Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ орой минь төргий. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB Sports үзэгч та бүхэндээ спорт таны амралт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард усан цэлтийн насан туршид улсын аврах шалгаруулах тэмцээний тойм нэвтрүүлгийг хүргэхээр бэлтгээд байна. Тойм нэвтрүүлгийн тайлбарыг Монголын Улсын спорт сонирхчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга информатор, Монголын Улсын спорт сонирхчдын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн Их Туул нар хүргэх болно. За эхний гараа 100 м араар далах сэлтийн гараа октодын гараа эхлэх гэж байна. За хоёрдугаар замаар Якоц клубын тамирчин Анима, гуравдугаар замаар Сэлэм цогц клубын тамирчин Ариун Тамир, дөрөвдүгээр замаар Якоц клубын тамирчин Индра, тавдугаар замаар Якоц клубын тамирчин Мүжин финалийн гараа гарахад бэлэн болсон байна. За финалийн гараа маань одоо эхлэх гэж байна. Эдгээр маань өдөр урьдчилсан гараандаа уралдаад шилдэг 5 тамирчин орой медалийн төлөө буюу финалийн гараанд өрсөлдөх гэж байна. За олон улсын хэмжээний мастер Ариун Тамир маань өөрөө араар далах сэлтээр голчлон сэлдэг өөрийнх нь төрөл байгаа. Өнөөдөр энэ удаад одоо хувийн рекордоо хийх байх гэж найдаж байна. За манай бассейн бол 25 м-ийн урттай бассейн байгаа. Тэгэхээр 100 м гэдэг бол тамирчид байна 2 удаа бүтэн бассейн явнаа гэсэн үг. Эхний 50 м бол дуусч байна. За одоо 75 дахь метрийн эргэлт рүү ирж байна. За гарыг тэргүүлж байгаа тамирчин бол олон улсын хэмжээний мастер Ариун Тамир. За 50, 100, 200 м-ийн араар далах сэлтийн төрлүүдэд Монгол улсын рекорд амжилтыг бүгдийг эзэмшиж байгаа. За сүүлийн дэлхийн аваргуудад бол бүгдээрэнд нь Монгол улсаа төлөөлж оролцож байгаа ийм шилдэг тамирчин байгаа. Үүний араас 2, 3 дугаар байрын төлөө ширүүх хүн яг зэргийн тэцүү өрсөлдөж байна. За 2 дугаар байранд Анима, 3 дугаар байранд Индра орсон байна. 1 дугаар байранд олон улсын хэмжээний мастер Ариун Тамир оржээ. За шагнал бардуулах хөсөлж байна. За 3 дугаар байранд Якоц клубын тамирчин Индра, 2 дугаар байранд Анима, за 1 дугаар байранд Сэлэм цогц клубын тамирчин Ариун Тамир. За энэ гурван тамирчин маань гурвуулаа олон улсын хэмжээний мастер болон мастерын цолыг бол энэ төрөлдөө хийсэн тамирчид байдаг. За дараагийн төрөл бол эрэгтэйчүүдийн 100 м араар далсал. За 1-р замаар Анар хангаар төлөв, 2-р замаар Хан төгс Якоц төлөв, 3-р замаар олон улсын хэмжээний мастер Цэлмэг. За 4-р замаар мөн олон улсын хэмжээний мастер Якоц төлөвийн тамирчин Билгүүдэ, 5-р замаар Буд Билэг Игнит төлөвийн тамирчин. За гараанд харахад бэлэн болсон байна. За голын замаар явж байгаа олон улсын хэмжээний мастер Цэлмэг мөн Ариун Тамирын нэгэн адил араар далах сэлтээр голчлон өөрийнх нь төрөл болгож хичээлдэг тийм тамирчин байгаа. Олон улсын хэмжээний мастер Цолоо бол 400 м холимог сэлтийн төрөлд биелүүлсэн. За мөн 200 м араар далах сэлтийн Монгол улсын рекордыг эзэмшдэг ийм тамирчин байгаа. За одоо гарааг бол Цэлмэг тэргүүлж байна. За 2 дугаар байранд Билгүүдэ 75 м эргэж байна. 3 дугаар байранд Хан төгс Якоц клубын тамирчин 75 м эргэлтийгээд яг барийн хэсэг одоо барай гайж байна. За 1-р байранд Цэлмэг 2:13:39 гэсэн амжилтаар 2025 оны араар далах сэлтийн эрэгтэйчүүдийн авраг болсон байна. За энэ гурван тамирчин гурвуулаа манай холбооны гишүүн Якоц клубын тамирчид байгаа юм байна. За Хан төгс спортын дэд мастер, олон улсын хэмжээний мастер Билгүүдэ. За 1-р байранд олон улсын хэмжээний мастер Цэлмэг.
10 метрийн зайд ер нь хамгийн их эрэгтэй тамирчдын хувьд хурд хүчээ дайчилдаг гэж санагдсан. Тийм 100 м 50 м бол ойрын зайд орно. Тэгэхээр тамирчид бол за 100 м холимог сэлэлт байна. за тамирчдын танилцуулаад дэлгэцнээ явж байна. Та бүхэн хайж байгаа. 100 м холимог сэлэлт. Энэ нэг одоо тамирчин маань дөрвөн төрлийн сэлэлт дээрээ одоо 25 м гээд сэлдэг байгаа. За дөрвөн төрлийн сэлэлтээ бол яг дөрвөлэн энэ 25 м хувааж гүйцэтгэн гэсэн үг. За эхний сэлэлт бол эрвээхий сэлэлт байдаг. За гараас гарсан тамирчид эхний 25 м-ийг эрвээхий сэлэлтээр гүйцэтгэх ёстой. За одоо далангахаа сэлэлтээс араар даллах сэлэлт рүү шилжиж байна. За араар даллах одоо энэ сэлэлт маань одоо тухайн тамирчны өөрийнх нь онцлог одоо давуу сэлэлттэй төрлөөрөө бас зайг нөхөх боломжтой байдаг. За араас мэлхий рүү шилжиж байна. За манай дасгалжуулагч ярьдаг мэлхий сэлэлт бол яг холимог сэлэлтээр маш чухал үр гүйцэтгэдэг гэж ярьдаг. За зайгаа нөхөх эсвэл илүү бусад тамирчдаас холдох, зайгаа таслах энэ боломжийг бол мэлхий сэлэлт нэлээд олгодог гэж ярьдаг. За одоогийн байдлаар бол Сэрэмс улс гүлийн тамирч Ариун Тамир за саяхан араар далд сэлтийн төрөлд авто медаль авсан тамирчин байна. Одоогийн байдлаар гарааг тэргүүлээд явж байна. За сүүлийн 25 м бол өврөө далд сэлтээр сэлээд тамирчид маань барайнд ордог. За барайг минут 08:64 амжилтаар нэгдүгээрээр оржээ. Ариун Тамир маань. За хоёрдугаар байранд Виста клубын тамирчин Анунго минут 09:78 амжилтаар, гуравдугаар байранд Хан ард клубын тамирчин Номын Эрдэнэ минут 10:56 амжилтаар тус эзэлжээ. За эрэгтэй 100 м холимог сэлэлтийн тамирчдыг танилцуулж байна. Одоо 3-дугаар замаар Нимжин, 4-дугаар замаар Нар мандах, 5-дугаар замаар Сугарнар уралтахаар байр эзэлсэн байна. За манай тэнцээ явагдаж байгаа Сүхбаатар аймгийн биеийн тамир спортын хорооны дэргэдгийн усан бассейн бол Монгол улсад байгаа 6 замтай цөөх хоёрхан бассейн нэг. За стандартын шаардлагыг хангасан одоо Улаанбаатарт байхгүй ийм өндөр зэрэглэлийн бассейн байдаг. Тийм ч учраас холбоо бол тэмцээнэ энэ бассейнд зохион байгуулсан энэ жил. За тэмцээний тайлбарт эргээд оръё. За эрэгтэйчүүдийн 100 м-ийн холимог сэлэлтийн төрөл эхний 25 дуусаад араар далд сэлэлт рүү тамирчид маань шилжээд явж байна. За мэлхий сэлэлт рүү шилжлээ. За мэлхий сэлэлтийн онцлогоос та үзэгчдэд тайлбарж өгөөч. Тийм, мэлхий сэлэлт бол ерөнхийдөө нэлээд ур чадвар шаардсан, нэлээд бас хэцүү сэлэлт. Хамгийн хүн төрөлтөд ордог. Хамгийн хүн төрөлтөд ордог. Цаг хугацааны өвчлсөн харьцангуй бусад сэлэлтээс арай удаан сэлэлт. Нэлээд бас одоо тамирчны ур чадварыг шаардсан. За энэ бариан дээр бол нэлээд хөрстэй явж байна. За одоо тамирчин маань бараг дойлын зэрэгтэл орцох шиг бол та. Нэгдүгээр байранд оржээ. 1 минут 00:81 амжилтаар Альфа орчлон клубын тамирчин Нинжин оржээ. Хоёрдугаар байранд Төв бассейн Далайн Адад клубын тамирчин Сугар минут 01:10 амжилтаар, гуравдугаар байранд Ви Акватикс клубын тамирчин Цэлмэг минут 01:14 амжилтаар тус оржээ. За энэ жилийн тэмцээний үед бид бас яг олон улсын жишээг бас шинэлэг байдлыг эрхэмлээд энэ тамирчдын шагналыг бол эрэгтэй эмэгтэй тамирчдыг хамт олгосон байгаа. За энэ нийгмийн дээл бас тамирчдын хоорондын нөхөрлөл энийг бэлэгдэж бас тамирчдын шагналыг нэг төрөл зайд хамтдаа олгож яваа гэсэн энэ бодлогоор ажилласан. За ингээд 100 м холимог сэлэлтийн төрөлд эхний 3 байранд орсон 6 тамирчин маань шагналаа гатж авлаа. За энэ нэлээд хүн төрөл буюу 200 м-ийн одоо мэлхий сэлэлтийн хамгийн холын зай 200 м-ийн сэлэлтийн гараа харахад бэлэн болсон байна. Хамгийн их төсвөл төвчээр шаардсан төрлүүдийн нэг 200 м. Мэлхий сэлэлт. Ер нь бол тамирчнаас маш их юг чадамжийг шаардж байна гэсэн үг л дээ бас. 200 м гэдэг маань өөрөө бас маш их төсвөр төвчээр хурдаа барих
ажиллах тамирчны өөрийн тооцоол бас аюул чухал. За тамирчид маань гараандаа гарлаа. За энэ жилийн тэмцээний хувьд бол яг бид анх удаа улсын аврал шалралт тэмцээний 4 хоногийн турш зохион байгуулсан. Урд нь бол яг 3 хоног болдог байсан. За 4 хоног гэдэг нь олон улсын чигт айлхаар нийцүүлэг олон улсын том тэмцээнүүд бол 6-аас 7 хоногийн турш зохион байгуулагддаг. За энэ мань бол тамирчдын ачааллыг тохируулах, тамирчдынхаа өндөр амжилт олох боломжийг илүү нэмэгдүүлэх зорилгоор тамирчдын нэг өдөрт гарах гарааг айлхаар цөөхөн байх зорилгоор тэмцээнийг бол 6-аас 7 хоног зохион байгуулдаг. За энэ жилийн хувьд бид 4 хоногийн турш зохион байгуулсан. За энэ ч утгаараа бас тамирчид маань харьцангуй цөөхөн гараанд нэг өдөрт гарах, амжилтаа тухайн гарсан төр зайдаа илүү ахиулах тэр боломжийг бас нээж өгсөн гэж бодож байгаа. За мөн энэ тамирчдаа дэмжих, за мөн усын спортыг олон нийтэд илүү ойрдод ойлгомжтой, сонирхолтой байх үүднээс бас тэмцээний зөвхөн спорт гэдэг утгаар нь биш, мөн жоо entertainment талд нь бас зохион байгуулах гэж нэлээд хичээсэн байгаа. За энэ нь бол яг үзэгчдэд ч гэсэн анх энэ спортыг үзэж танилцж эхэлж байгаа хүмүүс бас илүү ойлголт өгөх, илүү сонирхолтой байдаг тийм зорилгоор нэлээд хичээж тэмцээний хооронд бас зохион байгуулалтыг нэлээд сайжруулах гэж хичээж ажиллаж байгаа холбооны зүгээс. За тамирчид маань эхний 50 м-ээр ирж байна уу? 100 ч уу? 100 100 ирж байна. Одоо гарааг бол Хангарт клубын спортын мастер номын эрдэнэ тэргүүлж байна. За одоо манай энэ улсын аварт орсон тамирчид бол мэдээж насан туршидтын тамирчид байгаа. За тэгэхээр олон төрөлд бол нэг тамирчин бол тэр маш олон төрлөөр хичээлэх боломж байхгүй дөрвөн төрлөөрөө. Тэгэхээр голдуу нэг буюу хоёр төрлөөр голчлон тамирчид маань бэлтгэж тэмцээнд оролцдог байгаа. За номын эрдэнэ Хангарт клубын тамирчны хувьд бол бэлтгэл сэлтэй голчлон хичээлдэг. За спортын мастер золоо мөн бэлтгэл сэлтийн төрлөдөө авсан. За мөн эрвээхийн сэлтийн төрлөд бас бэлтгэж оролцож байгаа ийм тамирчин байгаа. За одоогийн байдлаар гарааг бол итгэл төгс тэргүүлж байгаа харагдж байна. За сүүлийн 50 м эргэж байна. Араас нь инрэл явж байна. За энэ сэлтүүд байна бол тамирчид маань 200 м сэлнэд бол маш их ядралт цусалт мэдэрч байгаа. За энэ цусарч байгаа үед бол бас техникийн алдаа гаргах магадлалууд маш нэмэгддэг. Тэгэхээр тамирчид маань энийг маш хянуур сэлэх ёстой. За бага зэргийн техникийн алдаа, эргэлтийн алдаа, ханандаа буруу хүргээс болоод маш жижиг алдаанаас болоод амжилт нь ойлгох тохиолдлууд маш их гардаг бэлтгэл сэлтийн төрөлд. Тийм учраас тамирчид маань хичнээн ядарсан ч гэсэн гараагаа амжилтаа дуусгахын тулд бүх техникийн гүйцэтгэлүүдийг зөв хийж гүйцэтгэх ёстой байдаг. За гараагаа бол маш сайн амжилтаа дуусгаж байна. За нэгдүгээр харинд номын эрдэнэ маань орох шиг боллоо тийм ээ. Тийм ээ. Нэгдүгээр харинд номын эрдэнэ 2:49:52 амжилтаар. Хоёрдугаар харинд SS Swimming клубын тамирчин Инрэл 3:00:06 амжилтаар. За Инрэл залуу тамирчин баг шиг байна тийм ээ. Тийм. Инрэл маань одоо дөнгөж 14 нас энэ жил оноороо хүрж байгаа. Одоо манай насан туршидын улсын аврал шалралт тэмцээнд 14 болон түүнээс дээш насны тамирчид орох хэрэгтэй байдаг байгаа. За эрэгтэйчүүдийн 200 м-ийн бэлтгэл сэлтийн төрөл маань эхэлж байгаа шиг байна. За танилцуулга маань дэргэснээ харагдаж байна. Манай спортын мастер сугар 4-р замаар гарч уралдах юм байна. За залуу тамирчин Маргад Игнит клубын тамирчин 5-р замаар финал чалгарсан байна. За тамирчид амжилт хүсье. За энэ гаранд гарч уралдаж байгаа сугар гүн бэлэг гээд төв бассейн 70 одод клубын тамирчид хоёулаа спортын мастер яг голлох сэлтийн төрөл нь бол бэлгийн сэлтийн төрөл байгаа. За одоо гараас гараад шууд харагдаж байна да. Ингээд яг өөрийнхөө сэлтийн төрөлд болоо тамирчин маань ингээд бусдаас илт бас ялраад тэргүүлээд эхэлдэг. За гарааг тэргүүлж байгаа сугарын хувьд өнгөрсөн 12 сард 2024 оны 12 сард Будапешт хотод зохион байгуулагдсан. Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан 25 метрийн дэлхийн аврал шалралт тэмцээнд Монгол улсад төлөөлөн анх удаа оролцсон байгаа. За мөн яг бэлгийн сэлтийнхаа хоёр төрөлд оролцоод өөрийнхөө амжилтыг ахиулаад олон улсын тэмцээний хамгийн том тэмцээнд оролцоод бас ирсэн тамирчин байгаа. За мэдээж дараагийн 50 м-ийн Сингапурын 2025 оны дэлхийн аварга, за тэгээд цааш нь дэлхийн аварга олимпийн наадмуудад бас өөрийгөө бэлтгэж оролцох. За мөн олон улсын хэмжээний мац зэрэгтэй цолоо биелүүлэх ийм зорилго тавиад хичээлж байгаа юм тамирчин байгаа.
За хоёр тамирчин маань энэ тэнцүү өрсөлдөж байна. За гүн бэлэг Гүн билэг. Мөн Сугар 70 хоёр. доод клубын тамирчин эргэлтээ байна. үзүүлж байгаа шиг байна. За яг ингээд голчлон сэлд өөрийн яг үндсэн сэлтийн төрөлд бол тамирчид маань ингээд яг илт ингээд онцгороод бусдаасаа илүү тасраад эхэлдэг. За сугар гүн бэлгийн хувьд бол яа харахгүй бол бэлгийн сэлтийн тамирчид байдаг. Тийм учраас алтан мөнгөн медалийн төлөө яг энэ хоёр тамирчны хооронд өрсөлдөж явах нь бол яг тодорхой харагдаж байна. Одоогийн байдлаар сугар ялангуй тэргүүлсэн байдалтай явж байгаа шиг байна. За одоо финиш буюу барай хийж байна. Одоо хамаг хүчээ ерөнхийдөө бас ажилуулж гаргаж байгаа шиг харагдаж байна. За мэлхий сэлтийн төрөл бол тамирчид эргэлтийн буюу барайны ханд түрээд за усан доогуур шумбалт хийдэг. За энд бол нэг хөлийн нэг цохилт та тэрийг сайн тайлбарчих үзэгчтэй. За цикл маань яадаг гэхээр хоёр гараар ханд мэдээж хөрөх байгаа. Эргэлт хийгээд хамгийн гол нь нөгөө техникийн алдаан хийж болохгүй. Одоо дэлхийн сэлтийн хөл нэг цохинд нэг гар нэг хөл ажилуулад сэлт рүүгээ шилждэг байгаа. За яг энэ техникийн гүйцэтгэлүүдийг бүрэн гүйцэтгэхгүй бол одоо эргэлт болгон барайн дээр бол шүүгч нар байж байдаг. За тэр шүүгч нарын хяналтанд ор байдаг учраас жижиг алдаа гаргахад түрүү хэлсэн тамирчдын маань амжилт ойлгох маш хэрэгсэлтэй учраас тамирчид маань техникийн гүйцэтгэлийг маш зөв нарийн хянуур хийх хэрэгтэй байдаг. За ингээд шагнал гардуулах маань болж байна. За ингээд 3 дугаар байранд V Aquatics клубын тамирчин Эргэн болт 2:43.09 амжилтаар 2 дугаар байранд Төв бассейн 70 адад клубын тамирчин Гүн бэлэг 2:30.73 амжилтаар октод нь сэрэн цогц клубын тамирчин инэрлэн баг шиг байна тийм ээ. Тийм байна. За 1-р байранд Хангарт клубын тамирчин Нам Эрдэнэ Төв бассейн 70 адад клубын тамирчин Сугар. За хоёулаа спортын мастер тамирчид маань 2024 оны насан туршид улсын аврах чадвар тэмцээний авраг болсон байна. За тамирчидтай халуун баяр хүргэе. За 50 м далангахаас ил. За бид далангахаа гэж сэлдэг бас яг butterfly буюу орчуулгаар бас ирвэхээс сэлдэг хоёр янзаар нэрлэдэг байгаа. За аль нь ч болно. За энэ 50 м буюу хамгийн ойрын зай байгаа. Тийм учраас энэ зайд бол одоо тамирчид маань нэгч алдаа хийж болохгүй. За гараа, за тэр сэлтийн шилжилтүүд, эргэлт баг зэрэг алдаа гаргахад амжилт бол бүхэлдээ хойшлох, өрсөлдөгчтэй боломж олох тийм маш ширээ өрсөлдөөтэй гараа байдаг. За ингээд 1-р замаар 3-р замаар бол за Vista клубын тамирчин тэргүүлийг аваад эхний эргэлт 25 м эргэлтийг хийж байна. За энд бол тамирчин маань амьсгаач бараг авдаггүй. Яг өөрийн анх авсан амьсгаагаараа баримт ордог. За Анунго Vista клубын тамирчин Анунго барайг тэргүүллээ. 2 дугаар байранд Vista клубын тамирчин Инэрлэн, 3 дугаар байранд мөн Vista клубын тамирчин Нанди Эрдэнэ. Хоёулаа спортын мастер хоёр тамирчин маань харагдаж байна. Анунго, Нанди Эрдэнэ. Инэрлэн бас спортын мастер байгаа. Тийм. За дараагийн 50 м-ийн далангахаас сэлтийн гараа маань эртээчүүдийн гараагаар үргэлжлэхээр дэлгэснээ тамирчдын маань танилцуулга харагдаж байна. За ингээд олон хэмжээний мастер өндөр цол зэрэгтэй тамирчид бол ингээд бүх сэлтийн төрөлдөө ерөнхийдөө жигд бас сайн оролцдог. За бэлгүүдээ V Aquatics клубын тамирчин 50 м-ийн далангахаас сэлтийн төрөлд бас финал чалгарсан уралдаанд бэлэн болсон байна. За манай гараанд гарчаа тамирчид 5 зам байгаа. За голын зам дээр бол урьдчилсан гараан дээр хамгийн өндөр цаг үзүүлсэн тамирчин бол энэ голын зам дээр гардаг. Тэгэхээр ер нь голын зам дээр гарчаа тамирчин тухайн тэмцээн төрүүлэх магадлал харьцангуй өндөр байх магадaltaй. Ягаад гэвэл урьдчилсан гараанд хамгийн өндөр цагийн үзүүлсэн. За тэгээд 2 3 дугаар цагийн амжилттай үзүүлсэн тамирчид бол 3 4 дугаар зам дээр хуваарлаж гардаг ийм онцлогтой байдаг. За ингээд тамирчид маань хэдхэн үг хэлхийн завсрал баримт орж байна. 1-р байранд бэлгүүтээ сая гараад тэргүүллээ. Олон улсын хэмжээний мастер V Aquatics клубын тамирчин байгаа. Баяраа тэмдэглээд найзуудтайгаас гараа бариад амжиж байна. Манай бэлгүүдээ. 3 дугаар байранд за Нанди Эрдэнэ орсон. За Минжи орсон байна.
За 3 дугаар байранд Инэрлэн. За Сод мандах. Сод мандах. За энэ хоёр тамирчин маань хоёул спортын мастер 2 дугаарыг орсон байна. За 1-р байранд Виста клубын тамирчин Анунго, мөн Биакоц клубын тамирчин Бэлгүүдэ нар. За 2025 оны 50 м-ийн далайн анхаас хилтийн төрөлд улсын авраг болжээ. За ингээд тамирчин зураг дурсан зураг авахуулаад. За эмэгтэй бүхэ өрөөр талах. За энэ дээр чи манай За энэ бүхэд сэлтийн төрөл бол маш их сонирхолтой. Манай тамирчид хамгийн их хүсэн үлээдэг төрөл байдаг. За энд яадаг гэхээр багийн 4 гишүүн гараанд хамт гарч уралддаг. Тийм учраас багийн 1 гишүүний гаргасан алдаа багийн амжилтыг одоо нойлох, хойшлуулах маш их тийм магадaltaй байдаг учраас багийн бүх гишүүд маш хариуцлагатайгаар оролцдог. Мөн хувийн амжилт ч гэсэн илүү ахдаг. Ягаад гэвэл багаараа хамт уралдана гэдэг бол хүүхдүүдийн маань, тамирчдын маань сэтгэл зүйд маш өндөр нөлөөлдөг учраас хувийн амжилтаа бас энэ тухайн төрөл зайтай нэмэгдүүлэх боломж маш их байдаг. За ингээд өрөөр талх сэлтийн 100 м-ийн бүхэ сэлтэн тийм ээ гэсэн байна. Эхний бүхэгийн тэргүүлэгч охтууд маань эхний 50 м-ээ дуусгах гэж байна. За энэ сэлтийн төрөлд яах вэ гэхээр тамирчид маань нэг багийн 4 эмэгтэй тамирчин нэг гараанд гарч уралдана. За багийн гишүүн бүр 100 м-ийн зайг өрөөр талх сэлтээр сэлж дуусгах ёстой. За эхний тамирчин 100 м өрөөр талх сэлтээр дуусгаад барианд орох үед хоёр дахь тамирчин гарааг үргэлжлүүлэн бүхэг үргэлжлүүлдэг. За ингээд дөрвөн тамирчин ямар нэгэн шилжилтийн болон сэлтийн алдаа гаргаагүй тохиолдолд барианд орж амжилттай дүгнүүлдэг байгаа. За тэгэхээр мэдээж эхний тамирчин бол мэдээж чухал үүрэгтэй багаа тэргүүл хөтлөх, за бусад багаасаа илүү тасдаж өгөх тийм ээ. Ийм их зорилготой байдаг. За эхний одоогийн байдлаар 3 дугаар замаар гарч байгаа. Сэлэм загас клубын гарааг тэргүүлж байгаа шүү тийм үү? За тэгэхээр энэ маш их сонирхолтой. За одоо гарааг тэргүүлж байгаа боловч энэ нэг тэмцээнд төрүүлнэ гэсэн үг биш. За багийн зохион байгуулалт ямар тактик барьж уралдаж байгаа, гараандаа сайн тамирчнаа гаргах уу, бариандаа сайн тамирчнаа гаргаж уралдах уу гэд маш олон тактикийг тамирчид асууж уралдагч маань хоорондоо зөвлөж гаргадаг байгаа. Тийм учраас одоогийн байдлаар тэргүүлж байгаа ч гэсэн барианд орох үед байрлал бол өөрөөр бас ирэх магадaltaй. За одоогийн байдлаар бол Сэлэм загас клуб гарааг тэргүүлээд 3 тамирчин явж байна. 2 дахь тамирчин. Одоо эхний 50 м-ээр дуусгаад 75 руу явж байна. Энэ содон чимэг маань явж харагдаж байна. Гарааг тэргүүлсэн. За спортын дэд мастер содон чимэг. Тэгээд манай өсвөрөдөө сүүлийн үед амжилт нь маш сайн агч байгаа энэ тамирчин багийнхаа 2 дахь гишүүн болж гараанд гарсан байна. За ингээд багийнхаа тэргүүлийг хадгалаад магадгүй зайг илүү уртсгаад 3 дахь тамирчинтай гарааг шилжүүлж гэж байна. За 3 дугаар тамирчин гарааг хөгжлүүлээд гарсан. За мэдээж хоцорч яваа багууд бол алдаагаа засах, зайгаа ойртуулах энэ мэдээж ирэмсэлтэй сэлж байгаа. Ийм ч утгаараа тамирчдын амжилт бол маш их агтдаг энэ төрөлд. За одоо энэ дараагийн 4-р замаар гарч уралж байгаа тамирчин бол зайг нэлээд ойртуулад шахчин ороод ирж шүү. За энэ 5 араас нь бас 3 дугаар Виста клубын тамирчин Инэрлэн баг шиг байна. За бараг зэрэгцээд ороод ирлээ. За наан бас 2 дугаар замаар өөрсдөлтөө ороод ирж байгаа шиг байна. За бас тэргүүлийг аваад 2 дугаар замаар гарсан тамирчин. Магадгүй бас тойрогдуулсан байж болох юм байна. Тийм байна. За одоо Инэрлэн спортын мастер Инэрлэн Виста клубыг за гарааг тэргүүллээ Виста клуб маань. За яг ийм л юм болдог. За сүүлийн 100 м-ийн дотор 1-р байранд явж байсан Сэлэм загас клуб маань одоогийн байдлаар 2-р байранд орсон. Одоо бараг 3-р байранд орсон явж харагдаж байна. Байрлал бол маш хурдан өөрчлөгддөг. Яг тамирчдын хуваарлалт, багийн яг тактиктэй маш холбоотой байдаг. За одоо өрсөлдөөн бол эргээд 4-5 дугаар зам дээр Биакоц клубын хооронд явагдаж байна. 4-5 дугаар замын тамирчдын хооронд, багийн хооронд өрсөлдөөн үргэлжлэж эхэллээ. За 5 дугаар замаар гарсан Биакоц клубын тамирчид байна. За бүр гарааг тэргүүлээд эхэллээ. За энэ сүүлийн 50 м. За одоо багийн амжилтанд хөтлөхийн тулд тамирчин маань одоо өөрийн чаддаг мэддэг бүх хүч чадлаад ажиллаад зүтгэж байгаа. За 5 дугаар замын тамирчин нэлээд тасарчжээ. Энэ тэргүүлээ бараг хадгалаад орохоор болчлоо шүү. Тийм байна. Тийм байна. За энэ дээр ингээд харахаар багийн тактик магадгүй 5 дугаар замын баг дээр бас зөв байхыг үгүйсэхгүй. За багаа их зөв тактиктай
ямар тамирчнаа хэдвэр гараанд нь гаргаж уртуулах вэ гэдэг бас зөв тооцоолсон байх боломжтой. За ингээд нэгдүгээр Newcastle клубын тамирчин баг тамирчид орсон байна. За энэ дээр маш сонирхолтой зүйл болсон. За тамирчнууд бүр тэргүүлээ зогсохгүй Монгол улсын рекорд амжилтыг энэ төрөл зай шинжилэн тогтоосон ийм амжилтыг гаргасан юм байна. Нэрээ тэгсэн байгаа. Тийм 4 жил гаруй эвлэгдээгүй байсан. Одоо манай Vista клубын октод эзэмшижээс энэ рекордыг сая Vista клубтайгаа өрсөлдөж байгаад Newcastle клубын 4 охин маань шинжилэн тогтоосон ийм баярт мөч тохиолдож байгаа юм байна. Баяргийн октодоо Монгол улсын рекордыг тогтооно гэдэг бол тамирчдаас бол баггүй төвчээр бэлтгэл сургуулилт чаардах ийм л амжилт байгаа. За энэ манай сүүлийн тамирчид маань гараанд орж байгаа юм байна. За манай хөдөө оронтоос орж байгаа тамирчид баг шиг байна. За тэр тамирчид маань рекорд амжилтын байрыг тэмдэглэх гэж цаана хүлээгээд зогсож байгаа харагдаж байна. За ингээд бөөхөө маань өвтөдөн бөөхөө өндөрлжээ. 10 секундээс амжилтыг шинжилэн тогтоож 0408 амжилттай Монгол улсын рекордыг шинжилэн тогтоолоо. Адам баярлалаа. За өвтөдөн баяраа тэмдэглээд энд харагдаж байна да. За баярын өвтөдөө энэ бол маш сайн амжилт. За ингээд 3 дугаар байранд Цэлэнцогц клубын октийн баг орсон байна. 100 м 4 өрсөн 100 м-ийн октийн бөөхөө тэмцээнд. За 4 шилдэг тамирчин. За 2 дугаар байранд Vista клуб байна. За тийм байна. За 1-р байранд Newcastle клубын дөнгөж сайхны энэ төрөлдөө рекорд амжилтыг тогтоосон тамирчнаа шагналаа гаргаж авч байна. Баяр хүргэе. За яг энэ төрөл зайд эрэгтэйчүүдийн маань гараа эхлээд бэлэн болсон байна. 4 өрсөн 100 м-ийн өөрөөр далах сэлтийн эрэгтэйчүүдийн гараа. За ингээд өртсөн гараанд амжилт гаргасан 5 клубын эрэгтэй тамирчид маань багаараа гараанд гарахад бэлэн болжээ. За ямар клуб ямар тактиктай уралдахыг одоо бүгдээрээ эндээс харцгаая. За тэмцээний маань гараа эхэллээ. За одоогийн байдлаар тэргүүлтийг 4-р зам аваад явж байгаа шүү. 4-р замаар ямар клуб уралдаж байна. За усан тураас сайн танигддаггүй бай. Тамирчид маань. За эхний 50 м хэрэгсэн. 4-р замаар тасарчлаа. Бас зайгаа нэлээд гоё тэргүүлээд эхэлж байна. За усан дотор бол тамирчдыг ялгаж харахад төвхтэй байдаг. Тийм ч учраас богд маань бас арай өөр юм алгаагаар ижисэх тийм байдлаар бас тамирчтай хилээ турт. За 4-р зам дээр 3 дугаар зам маань дөрвийг араас нь ихэн гүцэх. Гарааны хоёр дахь тамирчнаа бол за нөхөн шүү гэсэн тийм зорилго тавьж гаргасан болтой байна. За өөрөөр далд сэлт гэдэг бол чөлөөт сэлэлт. За чөлөөт сэлт гэхээр мэлхий сэлэлт, эрвээхий сэлэлт, мөн арга далд сэлтээс за энэ гурван сэлтээс бусад ямар ч төрлийн сэлтээр тамирчид маань сэлж болно гэсэн үг юм. Одоо усан сэлтийн 4 төрөл дотор бол хамгийн хурдан сэлтийн төрөлдөө ордог ийм сэлт байгаа. За
3 4 дугаар замын тамирчдын багийн хооронд бол яг өрсөлдөөн яг ид ширүүн явж байна. За тамирчид маань багийн 3 тамирчид за гараагаа туцгаад баринд орж байгаа. За 4 тамирчин буюу одоо бариа хийх тамирчин. За яг зэрэгэл орлоо одоо манай тамирчин. За 3 дугаар замын тамирчин ялангуй төрүүлж өсөрч байгаа шаардлага байна. 3 дугаар замаар Viacos клуб тэргүүлийг аваад явж байгаа юм байна. За сүүлийн 25 м. За тэргүүлийг бол Viacos клуб за ихтгэл төгс тэргүүлж явна одоогийн байдлаар. За энэ өдөр баригдахгүй шинжтэй болоод явчлаа шүү. Ер нь бол нэлээд тасраад тэргүүлийг авчлаа. За эхний 2 баг бол сайн байгаа байна. Нэлээд тасраад хэллээ. За энэ 450 м холив сэлтийн төрөл маань эхлэж байгаа шиг байна тийм ээ. За энэ холив сэлт маань ямар онцлогтой багш та тэр талаараас үзэгчдэд холив тайлбарлаж өгье. сэлэлт гэдэг нь болохоор дөрвийг өрчин 50 м буюу энд одоо оролдож байгаа төрөл маань 50 м тус бүрийг тамирчин өөрийнхөө онцлогоор тийм одоо дөрвөн төрлөөрөө сэлэх байгаа. Тэгэхээр энийг бол клубын дасгалжуулагч нар маань өөрөө тамирчдаа зохицуулалт хийж хамгийн сайн цагтаа тийм төрлүүд дээр нь тавьж өгдөг байгаа. Багийн 4 тамирчин бол 4 өөр сэлтийн төрлөөр сэлнэ гэсэн үг. За эхний сэлт бол араар далд сэлт байдаг. За тэгэхээр багууд бол араар далд сэлтийн төрлөдөө хамгийн сайн тамирчнаа магадгүй гарганаа л гэсэн үг. За мэдээж араар даалгах сэлт ариун тамир сэлэм загас клубын олон улсын хэмжээний мастер ариун тамир маань тэргүүлж байна. За тийм байна. За илт харагдаж байна тийм ээ. Олон улсын хэмжээний мастер ариун тамир багийнхаа эхний тамирчин болж гараад гарсан. За тэргүүлийг аваад дараагийн тамирчиндаа буухыг шилжүүлж байна. За дараагийн тамирчин сэлт бол мэлхий сэлт байдаг тийм ээ. За энэ сэлэм загас клубын Нанжин сувд болтой. За мэлхий сэлтээр октод маань буухаа үргэлжлүүлнэ. За тухайн багийн мэлхий сэлтэндээ хамгийн өндөр амжилт үзүүлэх тамирчтай мэдээж тасалж удирчвал энэ гараанд гаргасан байх учиртай. За 2 дугаар байранд Vista клубын тамирчид явж байгаа гэж байна. За тэр цаана бас Viacos явж 5 дугаар замаар тийм байна. Viacos клуб маань 2 дугаар байраар орж ирж байгаа юм байна. За Букагийн шилжилт. За 3 дугаар тамирчин бол эрвэхийн сэлт буюу далаанхаа сэлтийн төрөлд сэлнэ. 50 м-ийн зайг. Сэлэм загас клубын содон чимэг маань гарааг тэргүүлсэн хэвээр байна. За тийм байна. Араас нь Vista клуб, Viacos клуб. За энэ 3 клуб маань бол автоматар хөтлөө хөрсөлдөх юм байна. За Vista клубын тамирчин 3 дугаар замаар уралж байгаа спорт мастер Нанди Эрдэнэ яг энэ дэлхийн сэлтийн 50 м-д бол маш өндөр амжилт үзүүлдэг тамирчин. За барыг бол нэлээд ойртуулад локийг шилжүүллээ. За одоо энэ эхний 3 баг бол ерөөсөө баг за маш ижил төвчтэй яванда баг зэрэг эргэж байна. За сүүлийн 25 м-ийг яаж хийхээс багийн амжилт гарах нь дээ. За Vista болон сэлэм загас хоёр. За тамирчдын одоо байдаг чаддаг бүх юм л одоо энэ зориулж байгаа. За энэ яг энэ дэлгэсэн саргад бол маш төвөгтэй байна. За цагийн систем ажиллаж байгаа. Vista клуб тэргүүлчих шиг харагдлаа да. За танилцуулгыг ямар багон төрүүлж. За Vista клуб төрүүлсэн юм байна. За спортын дид мастер ялгуу маань баяраа тэмдэглээд багийнхтайгаа гар ирж байгаа шиг байна. За 3 дугаар байранд Viacos клуб орсон юм байна. За 2 дугаар байранд сэлэм загас клуб. За Vista клубын октод маань алтан медаль буюу 1-р байранд орсон юм байна. За яг энэ төрөл зайдаа эрэгтэйчүүдийн 50 м-ийн 4-ийн үрч 50 м-ийн холив сэлтийн төрөл маань эхлээд бэлэн болсон байна. За ингээд урьдчилан гараанд уралдаж эхний 5 байранд орсон 5 баг маань финалийн
гараанд хад бэлэн болж багуудын танилцуулга явж дууслаа. За багуудаа амжилт хүсье. За түрүү хэлсэн эхний сэлэлт араар 70 сэлт. За нэгдүгээр замаар олон сүнжийн мастер төлгөө маань харагдаж байна. За Монголын анхны олон сүнжийн мастер байгаа тийм ээ манай төлгөө. Одоо хүртэл усан спортороо хичээлж байгаа, өндөр амжилт үзүүлж байгаа, багаа хөтлөөд финалийн шатанд шалгарсан. Сайхан амжилт үзүүлсэн байна. Амжилт хүсье. Одоо Go to Swimming гэдэг клубийн ахлах цэцлэгчээр ажиллаж байгаа. Өөрөө бас давхар сэлээд тамирчныхаа карьер үргэлжлүүлж байгаа энэ тамирчин. За эхний бүхэг шилжүүлдэ. Хоёр тамирчид маань мэдхий сэлтийн төрөлд гарааг үргэлжлүүлж байна. За энэ бас олон сүнжийн мас дэлгэрхүү Go to Swimming клубын тамирч нэгдүгээр замаар бүхэг аваад за явж байна. За бас олон сүнжийн мас Токио Олимпиад оролцсон манай сайн тамирчдын нэг. Одоо мөн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. За мөн дасгалжуулагчаар ижилхэн зэрэгцээ өөрийнхөө карьерийг үргэлжлүүлж сэлтээрээ тамирчнаараа бас ингээд насан туршид улсын авралаар оролцож байгаа маш сайн амжилт юм аа. Энэ сая дэлгэрхүүгийн цаатлын 2 дугаар сан дээр оролцсон мөнхчин байна. Мөнхчин маань өөрөө бас тамирчин байсан. Спортын мастер 100 м далангахаас сэлтээр бас Баянзүр хүссэн спорт сургалтын төвийн дасгалжуулагч тамирчтайгаа хамт уралджээ. За голдын 3 дугаар замаар гарч уралдсан баг гарааг тэргүүлээд дөрөвт тамирчиндээ бүхэг шилжүүлж байна. За дөрөвт тамирчин бол өрөө давц сэлтээр бүхэг өргөжлөж гарааг дуусгах хэрэгтэй байгаа. За гол өрсөлдөөн бол 2 3 дугаар байрын төлөө өрсөлдөө нэлээд явж байгаа шүү. За энэ наан уралдаж байгаа Go to Swimming клуб 4-р замаар уралдаж байгаа Төв бассейн. За энэ 2 клубын хооронд магадгүй мөнгө хүрэл медалийн төлөө гол өрсөлдөөн Өөрөнд Go-д орсон байна. За баяр хүргэе. Манай 2 олон улсын хэмжээний мастераар ахлуулсан Go to Swimming клубын амжилт маань магадгүй улсын аваргынхаа анхны медалийг авч байгааг үүсгөө. За өмнөх насны төвчд улсын аварга тэмцээнд оролцож байгааг шинэ баг байгаа. Тэгэхээр анхныхаа магадгүй медалийг багийн бөөгөө төрөл авсан байх магадaltaй. За тэгвэл тухайн багт баяр хүргэе. За дэлгэцнээ манай өвгдөн бөөгөөний багууд харагдж байна. За Go to Swimming клуб 3 дугаар байранд. За дэлгэцнээ Yokotsu клубын тамирчид баяраа тэмдэглэж байна. Ингээд манай усны тамирчид бол баяраа бол медалаа бассейнд дүрж тэмдэглэдэг. За одоо тэр зам өөрийнхөө гарч уралдсан тэр тухайн зам дээр очиж медалаа усандаа дүрж тэмдэглэдэг ийм уламжлалтай. За тэр ясаар сая тамирчид маань бас медалаа усандаа дүрж баяраа тэмдэглэж байгаа харагдаж байна. За энэ ямар төрөл зай вэ? 50 м мэлхий сэлэлт. За 50 м. За 50 м бол тухайн сэлтийн төрлийн хамгийн ойрын зай байгаа. Тамирчид маань нэг эгэлт гүйцэтгээд шууд барианд ордог. Маш богино зай. Түрүү хэлсэн ямар ч алдаа гарах болохгүй. Алдаа гарвал ер нь амжилтаа маш их хойшлуулдаг. Тийм учраас тамирчид маань бол бүх зүйлээ тэгээд маш өндөр гүйцэтгэлтэй хийж байж яг хүссэн амжилттай хүрэх тийм боломжтой төрлүүд байдаг энэ 50 м-ийн зай бол. За тэргүүлтийг бол за номын эрдэнэ хангарт клубын тамирч номын эрдэнэ за төрийн зурцсан спортын мастер хангарт клубын тамирч номын эрдэнэ маань бол аргагүй энэ мэлхий сэлтийн төрөлдөө бол яг дагнаг хичээлдэг тамирчинд харагдаж байна. За 2 дугаар байранд Анунго орж Эста клубын тамирчин Анунго 3 дугаар байранд SS клубын тамирчин Цолмоноор оржээ. За Цолмон гэдээ бас шинэ залуу тамирчин баг шүү тийм ээ. Тийм баа. За 50 м-ийн зайд номын эрдэнэ маань маш их хол зай тасарч орж байна. Энэ бол нэлээд өндөр бэлтгэлжтэй байгааг энд шинжилтэй. Тамирчид бол дойлоор хэмжих зайтай ордог хоорондоо. Тэгэхэд секундээр хэмжигдэх хэмжээний зайтай орно гэдэг бол номын эрдэнэ мэлхий сэлтийн төрөлд үнэхээр сайн хичээлж байгаа юм байна. Энэ төрөлд амжилт гаргахаар зорж байгаа маа гэдэг нь бол харагдаж байна. За энэ сэлтийн төрлийн маань эртээчүүдийн гараа гарахад бэлэн болсон байна тийм ээ. За. Энд сая мөнхчин маань харагдах шиг боллоо. Спортын мастер одоо дасгалжуулагч Баянзүрх төргийн усан спорт сургалтын төвийн дасгалжуулагч хийж байгаа. Энэ 2 дугаар зам дээр зогсож байгаа харагдана. За мэдээж сугар гүн бэлэг нар маань 70-аад клубын тамирчид маань мэлхийгээрээ онцлог мэлхийгээрээ өөрсдийнх нь төрөл нь байгаа.
За наан зогсож байгаа цэнхэр хувцастай шүүгч нар бол эргэлтийн шүүгч гэдээ хэрэглэдэг. За түрүүнд дурдсан эргэлтийн техник гэж байдаг. Бүх сэлтийн төрөл тэр техникийг зөв гүйцэтгэж байгаасыг эргэлтийн шүүгч нар хянж тамирчдын амжилтандаас үнэлт өгдөг байгаа. За тэгээд техникийн алдаа гаргаагүй бол амжилтыг тооцдог. Сугар маань тэргүүллээ. За сугар мастер спортын мастер сугар маань. Мастер сугар. За тийм байна. Хоёрт гүн бэлэг маань орлоо. Гуравт цэлмэг маань оржээ. За ингээд медаль гадуулгаас ажиллаа болж байгаа юм байна. Тамирчид маань түрүүнд дурдсан ихтэй эмэгтэй тамирчид маань хамт гарч ирж шагналаа авч баяраа тэтгэж байгаа энэ жилийн үед. За тамирчидаа халуун баяр хүргье. За ингээд 6 тамирчин маань дурслын зураг авахулаад энэ жилийнхаа баярыг тэмдэглэж байна да. 100 метрийн өрөөр далах сэлт. За 100 метрийн өрөөр далах сэлт. За энэ бол маш их гал гарсан өрсөлдөөн болно. 50 м болон 100 м өрөөр далах сэлт гэдэг бол ойрын зайд орно тийм үү? Тийм ээ. Одоо энэ бол дандаа ер нь бүгд спортын бид мастераас дэш зэрэгцэлтэй тамирчид зогсож байгаа шиг байна. Тийм олон энэ насан туршид улсын аврах шалгуур тэмцээнд харьцангуй цөөн тамирчин оролцож байгаа боловч дандаа өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог. Яг өөрийн тухайн төрөл зайдаа медаль авах боломжтой, амжилтаа ахиулна гэсэн зорилготой тэр өндөр зэрэглэлийн одоо шонхрууд гэж биднес нэрлэдэг. Яг шонхрууд л энэ насан туршид улсын аврах шалгуур тэмцээнд ирж оролцдог байгаа. Тэгэхээр энэ бол манай холбооны болон Монгол улсын зохион байгуулагчийн усан сэлтийн тэмцээний хамгийн оргил тэмцээн гэж яг хэлж болно. Энэ тэмцээнээс хамгийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож хамгийн өндөр амжилтыг л гаргадаг энэ тэмцээн байна. За тамирчид маань эхний ойрон 50-ыг бол бараг ижил ирэх шиг болоо тийм ээ. За тийм ээ. Одоо за 3 дугаар замын тамирчин ялангуяа тэргүүлийг авсан байхыг үүсэхгүй. За 3 дугаар замаар визтэй бүлэм тамирчин инэрлэн харагдах шиг болох юм уу биш үү? мөн байна. За инэрлэн байна. квалификер гэж хэмжиж байна. За 3 4 5 дугаар замын тамирчид маань хоорондоо өрсөлдөө үзүүлж байна да. Содон чимэг. За энэ бол за 3 тамирчин бол бараг зэрэгших орлоо. Тэглээ. За Инэрлэн маань төрүүлсэн юм байна. Визтэй бүлэм тамирчин спортын мастер инэрлэн 15 настай залуу тамирчин байгаа. Маш өндөр амжилт үзүүлж байгаа ойрын зайдаа төрсөн маа. За тэр хандрагж байгаа тэр шар цаг бол автомат цагийн төхөөрөмж. За энэ цагийн төхөөрөмжөнд тамирчин хүрэх үед автоматар цаг зогсож одоо шүүлтийг явуулдаг ийм автомат цагийн төхөөрөмж байдаг. Тэгэхгүй ийм автомат цагийн төхөөрөмж байхгүй бол маш ойр баримт орж байгаа тамирчдын цагийг зөв тооцоолоход маш төвөгтэй. Одоо сүүлийн 6-7 жил бол манай холбоо ийм автомат цагийн төхөөрөмжтэй болсон. Энэ төхөөрөмжийн төсөлмжтэй ямар нэгэн алдаа эмгэгдэлгүйгээр тамирчдын амжилтыг тодорхойлох юм боломж өгдөж байгаа. Энэ бол яг олон улсын жишгт нийцсэн юм төхөөрөмж байдаг. Олон улсын бүх тэмцээнд хэрэглэдэг төхөөрөмж байдаг. 100 метрийн өрөөр далсан ихтэйчүүд юм байна. За энэ гал гарсан өрсөлдөөн мэдээж явагдана. За голын замаар сод мандах спортын мастер сэлэм загас бүлэм тамирчин. За ойрын зай 50 100-д бол маш их тесрэлттэй өндөр амжилт үзүүлдэг тамирчин байгаа. За мэдээж 3 4 дугаар замаар явж байгаа тамирчид бол мэдээж за сод мандахыг гүйцэх зорилгыг тавиад гаранд гарсан байгаа. За эхний 50 м-ийг бол сод мандах тэргүүллийг аваад хагас бие тэргүүлээд хэрэгж байгаа шиг байна. За наа спортын мастер нинжин за барин дээр бол өрсөлдөө нэлээд шигэрсэж байна. За наа 2 дугаар замын тамирчин нэлээд шахаж орж ирсэн. За хин 1-р нөр. За ийм л нарийн ордог. За яасан байна? Альфа орчлон клубын тамирчин Нинжин маань 1-р 2 дугаар замын тамирчин маань баяраа тэмдэглэж байна. За энэ тамирчдын сайхан баяр төчөө. Сод мандах тэргүүлжсэн боловч бэлгүүдээ маань 2 дугаар яринд орсон байна. За тийм байна. За гараан дээр баярлал нэлээд өөрчлөгдсөн байна тийм ээ. Тийм байна. За эхний 3 баярын тамирчид маань Содон чимэг, за ихчд ах トゥ 2 3 дугаар байранд орсон юм биш үү? Тийм байна. Содон чимэг, сод манд 2 маань бол ах トゥ 2 байгаа. Сэлэн загас бүлэм тамирчид. За баяр үргээ ах トゥ 2-т. За алтан нар болон за бас 2 клубын 1 клубын 2 тамирчин байна. Олон сүнжин масаар бэлгүүд алтан нар 2 Виагоц клубын тамирчид маань
2-р хайранд хамт оржээ. За 1-р хайранд Виста клубын тамирч Инэрлэн, Айлва орчлон клубын тамирч Нинжинер 100 м-ийн өврөө далцалтын төрөлд Монгол улсын насан туршидын улсын аврагч олбор тэмцээний авраг болсон байна. За баяр хүргэе. За 200 м холимог сэлэлт. За 200 м холимог сэлэлт. За энэ сэлэлтийн онцлог та үзэгчдэд тайлбарлаж өгөөч. За 200 м холимог сэлэлт гэдэг нь түрүүний яг энэний өмнө оролцсон 100 м холимог сэлэлттэй төстэй. Гэхдээ зайн 50 м-ийн зайгаар ингэж явагдана гэсэн үг. Одоо тамирч маань эхний 50 м-ээр далаангахаа сэлтээр гээд нэг 50 м-ээр дөрвөн төрлийн сэлтээ ингээд сэлж уралдана гэсэн үг. За эхний 50 м-ийг бол тамирчид маань далаангахаа буюу эрвэхий сэлтийн төрөлд хийж гүйцэтгэнэ. За эргээд дараагийн 50 м-ийг араар далах сэлт. Араар далах сэлтийн төрөлөөр гүйцэтгэн тийм ээ. За ингээд дөрвөн сэлтээ 50 м-ийн зайд гүйцэтгээд барианд орж амжилттай дүгнүүлдэг ийм маш сонирхолтой сэлтийн төрөл байдаг. Энэ төрөл дээр маань ерөнхийдөө дөрвөн төрөлтөө жиг тамирч маань төлхөө амжилт гарах магадaltaй байдаг. Яагаад гэвэл нь ингээд нэг төрлөө 50 м явж байхад жиг тамирч маань ерөөсө хурдан алдахгүй юугаа цагаа бараа явчих боломжтой. За ер нь тамирчид маань түрүү хэлсэн нэг буюу хоёр сэлтийн төрлийг барьж хичээлдэг гэж тийм ээ. Тэгвэл манай холимог сэлтийн төрөлд бас холимог сэлтийн төрлөө барьж хичээж байгаа бас тамирчид байдаг баг тийм ээ. Дөрвөн сэлтийн төрлөө жиг хичээлээд холимог сэлтийн төрлөд амжилтаа гаргана гэсэн бас тийм зорилттой тамирчид байдаг. За ариун тамир харагдаж байна. За араар далд сэлтийн Монголын хамгийн нэг номерын тамирчин. За аргагүй араар салтын төрлөдөө бол нэг гэдгийг харуулж нэлээд хол тасалхай. Ариун тамирын маань сул төрөл бол мэлхий сэлт байгаа. За зайгаа алдах нь харъя да тий. Одоо ингээд харна. Мэдээж ариун тамир маань мэлхий сэлттэй араас бол мэлхий сэлттэй сайн тамирчид маань бол зайгаа нөхөхтэй өмнө гарах ийм боломжууд нэгднэ гэсэн үг. Ариун тамирын хувьд тактик нь хэрвээ мэлхий дээрээ би сул учир ар дээрээ сайн тасарч өгөх тактиктэй явсан байх болов уу гэж би бодож байна. Тийм мэдээж тамирчид маань бол өөрийнхөө хамгийн сайн сэлтийн төрөлдөө бол бусдаасаа аль болох хол тасрах тийм ээ. Өөрийнхөө дутагдлыг тэр сайн зайгаараа нөхөх тийм л тактик барьж уралдах. За ямар ч байсан тэргүүлээ алдахгүй. Яваад ирлээ. Тийм 50 м-ийн мэлхий сэлтийн төрлөө дуцаад одоо өврөө далд сэлтийн төрөл рүү шилжиж бэлэн байна. За ингээд ханд хоёр гараараа зэрэг хөргөцтэй байдаг тамирчид маань. За энэ бол эргэлтийн техник байдаг. За энэ техникийг буруу үзэж болохгүй. Ханд заавал хоёр гараар зэрэг хөргөцтэй байдаг. За ингээд сүүлийн 50 м өврөө далд сэлт. За ариун тамир маань тэргүүллийг бол за авсан хэвээрээ за баг гүйцэтгэхгүй болоо да. Нилээн хол зайтай тасарсан юм байна. Тийм ээ. За энэ төрөлдөө олон улсын хэмжээний мастер ариун тамир сэлэн зогсох клубын тамирчин байгаа. За энэ төрөлд аврагын алтан медалийг зөөхөр барины зүг орж байна да. За баяр хүргэе тамирчин да. За 2-3 дугаар байр орж ирж байна. За бас л цагаал харах За баярлалаа. хоёрт Viacotex клубын тамирчин Алтан Наад, гуравт Vista клубын тамирчин Анунгоноор дойлын зөрүүтэй орж ирж Тийм байна. байна. Манай спорт бол маш сайхан. Нэг дойлын зөрүүгээр ялагдaltaж хийгддэг. Тийм сайхан спорт байдаг. За эрэгтэй төрөл маань. За бэлгүүн ангаа гэд мастер. Олон улсын хэмжээний мастер Цэлмэг. За бас олон улсын хэмжээний мастер бэлгүүдээ 3 дугаар замаар ах юм байна. За нар мандах спортын дэд мастер тамирчин байгаа. За гүн бэлэг спортын дэд мастер байна. За тийм байна гүн бэлэг маань. За 5 тамирчтай амжилт хүсье. За тэр дээр харагдаж байгаа нэг тугийг та бүхэн анзаарсан бол энэ араар далж байгаа сэлтийн тамирчдад эргэлт төгөж байгаа шүү, бариа төгөж байгаа шүү. 5 м-ийн зай үлдсэн шүү гэдгийг сануулах тийм төхөөрөмж байдаг. За энэ тугийг харсан бол тамирчин маань за 5 м-ийн дараа эргэлт болж байгаа байна. Эсвэл бариа болж байгаа байна гэдгийг бол мэдэрдэг ийм зориултай туг байдаг. За энэ холимог сэлт бол араа далд сэлт орж байгаа учраас энэ тугийг заавал байрлуулсан байх учиртай байдаг. За одоо ингээд тамирчид маань араа далд сэлтийн төрөлдөө орж байна. За энэ туг бол хэрэг болно одоо ингээд. За олон улсын хэмжээний мастер Цэлмэг маань өөрөө холимог сэлтийн төрлөөрөө зэрэг авч исэн. Олон улсын хэмжээний мастер олон улсын хэмжээний мастер цолоо авч исэн. холимог сэлтийн төрөлд авч исэн энэ тамирчин байгаа. Тэгэхээр гарааг бол ялтчгүй тэргүүлж байна. Тэгээ энэ зай тэргүүлэх магадлал бусад тамирчдаас харьцангуй өндөр байхыг үгүйсэхгүй.
За дараа дав сэлт дээр бол нэлээд тэргүүлийг аваад явж байгаа харагдаж байна. За 3 дахь сэлтийн төрөл бол мэлхий сэлтийн төрөл тийм ээ. За тамирчид маань 100 м сэлтсэн байгаа. За сүүл дараагийн 50 м мэлхий сэлт. Цуцал ядаралт бол мэдээж ихнээсээ мэдэрдэж эхэлж байгаа. Тэгээд мэлхий сэлт маань нэлээд хүнд тамирчидаас бол нэлээд хүч авдаг сэлтийн төрөл байдаг. Тэр холимог сэлт бол ер нь манай энэ сэлтүүд доороос нэлээд хүнд хэцүү төрөлд ордог. Тэр чинь 200-400 м-ийн холимог сэлт бол тамирчидаас бол нэлээд бэлтгэлжилт шаарддаг ийм төрлөө гэж ойлгодог. Тийм тэглгүй яах вэ? Нэлээд чансаа шаарднаа. За цэлмэг маань тэргүүлж байна. Араас нь 2-3 дугаар байрын төлөө тэгж явж явах шиг байна. За ер нь өрсөлдөөн бол 2-3 дугаар байрын төлөө гарахаар бол уу гэж харагдаж байна шүү дээ. Тийм байна. Сэлмгээ 1-р байраа бол хадгалаад бараг орчхоор нэлээд хоол асарсан юм байна. Тийм байна. Бэлтгэлжид сайн байгаа юм байна. Өөрийнх нь бас үндсэн төрөл. Холимог сэлт болон араар талд сэлтээр сэлмгээ голчны хичээлж амжилтаа гаргадаг. Энэ өвчин байгаа. За тэрийг ч бас энэ тэмцээн дээр батлаар хийж байгаа байна. За 2-3 дугаар байрны тамирчид маань нэлээд өрсөлдөөн яваад эхэллээ шүү. За энэ наан 3 дугаар замын тамирчин. Одоо улсын хэмжээний мастер бэлгүүдээр төрүүлээд авчлаа да. Биднес финиш гэж ярьдаг бариаг хийж байна. За 2 дугаар байр 3 дугаар байранд ямар тамирчид орсон гэж байна. За 3 дугаар байранд Сэлэм загас клубын тамирчин Нар Мандах, 2 дугаар байранд Виакотс клубын тамирчин бэлгүүдээр оржээ. Бэлгүүдээ бариаг сайн хийсэн юм байна. Тийм байна. За ингээд спортын дэд мастер Сэлэм загас клубын тамирчин Нар Мандах 3 дугаар байранд оржээ. Спортын мастер Анунго Виста клубын тамирчин тийм ээ. За 2 дугаар байранд хоёулаа Виакотс клубын тамирчин. За олон хэмжээний мастер бэлгүүдээ спортын мастер Алтан Нар. За энэ хоёр тамирчин маань 2 дугаарт орсон байна. За 1-р байранд 2 олон ус зогсож байна. За аргагүй энэ төрөлдөө бол үнэхээр гоц сайн бэлдсэн юм байна. Үнэхээр тасархай төрүүлсэн манай хоёр олон улсын хэмжээний мастер Ариун Тамир, Сэлмэг хоёр медаль авч байна. За баяр үргээ тамирчтай. За бөөхөө сэлт эхэлчлээ. За дахиад бөөхөө сэлт эхэлж байна тийм үү? Тийм байна. Ямар 4-ийг өрчин 50 м-ийн өврөөр далах сэлт. Өврөөр далах сэлт. За түрүүн 100 м явцсан тийм ээ? Тийм одоо 50 м-ийн явж байна. Арай богино зай буюу 50 м хамгийн ойрын зай. За тамирчид маань багийн гишүүн бүр 50 м зайг өврөөр далах сэлтээр хийж гүйцэтгээд дараагийн багийн гишүүндээ бөөхөг шилжүүлэх ийм төрөл байгаа. За нэмэгтэй бөөхөө байгаа тийм үү? Тийм ээ нэмэгтэй охтын бөөхөө. За охтын бөөхөө байгаа юм байна. За бид охид гэж яриад байдаг манай усан сэлтийн тамирчид маань бол за 80-90% нь бол насан туршаагүй тамирчид байдаг. За тийм учраас биднээс нэг хөвгүүд охтууд гээд нэрчээ сурсан байна. Тийм учраас охтын бөөхөө гээд за багштайгаа бид хоёр нэрлээд ярьж байна. За тэргүүллийг 3-4 дугаар замын тамирчид, за 5 дугаар замын тамирчид аваад яг л тэнцээ өрсөлдөж байна. За 3 дугаар замаар Виста клубын тамирчид байгаа юм байна. 4 дугаар сэлтийн замс 5 дээр Виакотс клуб. За энэ 3 клуб бол аргагүй маш олон сайн тамирчидтай клуб ээ. Тэр аргагүй энэ өрсөлдөөн болоод энэ 3 клубийн хооронд явах бах. За 3 дугаар замаар гарч уралсан түрүү хэлсэн 3 дугаар замаар өрчсөн гараанд хамгийн өндөр цагийн амжилтыг үзүүлсэн тамирчин болон багууд голын зам буюу 3 дугаар замаар гарч уралдаг. За өрчсөн гараанд Виста клуб бол хамгийн өндөр цагийн амжилтыг үзүүлсэн юм байна. Тийм учраас голын зам дээр явж байгаа юм байна. За тэргүүллийг одоогийн байдлаар мөн тэргүүлээд явж байна тийм ээ. Тав дээр Виакотс клуб. За Виакотс клубын охтууд маань бас алтан медалийн төлөө өрсөлдөхөөр ширээ хөрсөлдөж байгаа. Ширээ өрсөлдөж явж байгаа юм байна. За нэг хагас бие төрүүлээд Виста клубын охтууд маань орлоо. За одоо ингэж финалийн финиш хийн. Сүүлийн 50 м багийн 4 дахь гишүүн бол за хамгийн өндөр өргөө гүйцэтгэн. За инэрлэн маань явж харагдчих. За инэрлэн за 50 м 100 м-т бол үнэхээр хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг юм чинь. За гүйцэтгээргээ болчих болоо шүү тийм ээ. Тийм байна. За инэрлэн бол финишийг сайн хийнэ. За Виста клубын охтууд маань 450 м өрөөр далах сэлтийн 2025 оны авраг болж байгаа юм байна. За баяр үргээ. За баяраа тэмдэглэж багийнхантайгаа. 2 дугаар ард нь Виакотс клубын охтууд орж, 3-т нь Сэлэм загас клубын охтууд оржээ. За багаараа ингээд сайн амжилт үзүүлдэг гэдэг бол хувийн амжилтаас маш илүү
байдаг гэж манай тамирчид ярьдаг. Маш их баяр аз жаргалыг багаар авсан энэ медалууд бол өгдгөө гэж тамирчид маань хэлж байдаг. Тэгэхээр энэ бол маш сайхан үнцэнтэй медаль байгаа хаа. За ингээд Сэлэм загас клубын охтууд маань 3 дугаар байранд орсон юм байна. За 2 дугаар байранд Viacot клубын охтууд. За 100 м өрөөр дас хилтийн төрөлд рекорд амжилтыг дотоос охтууд маань энэ удаа 2 дугаар байранд оржээ. За 1 дугаар байранд Vista клубын охтууд орсон байна. Баяр хүргэе охтуудаа. За хөвгүүдийн эрэгтэй өрөөр далах сэлтийн буухай маань эхлэх гэж байна. За говийн усчээд гэдэг энэ манай Говь Сүмбэр аймгийн клуб байгаа. За бүх уралдаан тэмцээнд идэвхтэйж оролцдог, амжилтууд гаргадаг манай хөдөө орон нутгийн маш шилдэг клубүүдийн нэг байгаа. За эрэгтэй буухай финалийн 5 багт шалгарсан юм байна. Баяр хүргэе. За бусад богууд маань бол Улаанбаатар хотоос оролцож байгаа богууд харагдаж байна. Сэлэнгээс бас энэ буухайн дээр өглөө сэлэнгийн байсан тийм. Өртсөн гараад сэлэнг Уг нь орсон байсан. Тийм богууд маань орсон байсан. За За Viacot голын зам дээр 3 дугаар зам дээр түрүү хэлсэн өрөө доод сэлт бол хамгийн хурдан сэлтийн төрөл гэж. За одоо тэр цэцмэ эргэжтэйчүүд бол ер нь үг солих завдлаггүй бол 50 м-ийн зайгаа дуусгаж дараагийн тамирчиндаа логогоо шилжүүлнэ. за барыг нэг амьсгалч барыг авахгүй дээ гэдэг шиг тийм. За нэг авч гин үү тийм л байгаа тийм ээ. За амьсгал авах тоолонд тамирчид маань бас цог хэмжээний бас хурд алдалт тийм ээ. Цаг хугацааг зарцуулдаг гэж үздэг. Тийм учраас ойрын зай 50 м-ийн зайд бол тамирчид маань аль тухаар бага амьсгал авах. За болж өгвөл бүр амьсгал авахгүйгээр тав хүн харж байгаа одоо нэг ч амьсгал авахгүйгээр ингээд барайнд ордог юм байдаг. Амжилт бол ерөөсө дойлоор л хэмжигддэг учраас нэг амьсгалын үнцээр нэгдэг бол маш хүнтэй. За одоогийн байдлаар 3 дугаар зам, 5 дугаар замын тамирчид байна. За наа 2 дугаар замын тамирчид. За энэ ер нь бол одоогоор бол 1 2 3 дугаар хэлэх арай эрт байна. Чин маш ижил үрцтэй үзүүлж байна тамирчид. Наа 2 дугаар цамд төхөөд ороод ирлээ. За эхний дөрвөн баг бол ер нь ойролцоо явж байна шүү. За ер нь барай хийх багийн 4 тамирчинд ер нь багийн хамжилтыг шийдвэрлэх юм байна да. За багийн гишүүд бол мэдээж дэмжин, бага дэмжиж орилно. За баринд орсноо. Барайнд орлоо. За мэдээж Viacot клуб маань гараг тэргүүллээ. За бэлгүй ангаа барайг хийсэн байна. Тийм байна. 2 дугаар байранд Go-Do-ийн клуб маань оржээ. 3 дугаар байранд. Тийм 3 дугаар байранд Далайн хадад клуб маань орсон байна. За тийм Go-Do-ийн клубын талаар түрүүн ярьсан бидэд хоёр олон улсын жинмастер ахлуулсан одоо дэлгэрхүү дэлгөөн гэдэг хоёр том олон улсын жинмастертай баг маань мөнгөн медаль түрүүхэн хүрэл медаль авсан. Одоо мөнгөн медаль магадгүй дараагийн тэмцээн дээр дараагийн гандар алтан медаль аваад зогсож байгаас үүсэхгүй сайн амжилт үзүүлж байна. Яван чангарч байна. За ингээд эхний 3 байранд орсон баг тамирчид Далайн хадууд клуб, Viacot клуб, Go-Do-ийн клуб гэдэг энэ 3 багтаа баяр хүргье. Үзэгч та бүхэндээ усан цэлтийн насан туршид улсын аврах шалгаруулах тэмцээний тайм нэвтрүүлгийн эхний хэсгийг үзүүллээ. Монголын Улсын спорт сонирхчдын холбооны ерөнхий найрын бичгийн дарга Инхбаатар, дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн Инхтуул нар тайлбарыг хүргэлээ. Та хоёртаа маш их баярлалаа. За 2 дахь хэсгийг үзэгч та бүхэн эх 7 хоногийн нэм гарагт хүлээн авч үзээрэй.